Шууд хөндлөн дамжуул хийгээд өгсөн. Тордон шуурна гадаа тогтоож аваа солгоол энэ цогт ямар гоё цогт вэ? За үнэхээр гоё цогт орж ирлээ сая. 16-гийн шуурна гадаа тогтоож аваад. Батэрдэн. За араас одоорын давуулаад өгсөн дамжуулалт. Батулд шууд хаал руу зогссон. За аюултай цогт болж өгч чадсангүй сая баруулаад тааруулах гад бас. Вестерн бөмбөгтэй хэвээрээ. Лавлагам ситийн товтлогоо. Хөндлөн дамжуулалт. Мөрөх боломж тал руу мөргсөн. За мөргөлт хаалга онсонгүй дээ. За энэ удаа харин очир маань өөрөө чөлөө цогтыг гүйцэтгэж байгаа юм байна. Ороод ирсэн Бомбаяр хатгаад гаргасан. Араас тогтоож аваа шууд хаал руу зогссон. Ямар гоё цогт вэ? Вестернээс сөрөг товтлогоо. Шагт эргээд Улаангам Сити. Бөмбөгтэй төмөрөө очир бөмбөгөө тавих гэж байгаа. Ажиг шугамар гаргачлаа. Очрван хаал руу цогсон. Хаал чинь багтал цогсон. Ялгтаа их ойрхон өнгөрлөө цогтой үед. Энэ товтлогоог бол харах байх. Батэрдэн дээр алдаа гаргасан. За тэгэд нэм сайхан шүүгч бол тоглолтын ихний үе өндөрснөгийг зарлаж байгаа юм байна. Оронж өгөрөөс хөндлөн амжуулалт доогоор орж ирсэн. Араас цогх боломж тал руу цогсон. За үнэхээр аюултай цогт орж ирсэн. Марат Мохаммад Али төвийн хамгаалагч нэлийн урд орж ирсэн тоглоонд орж ирээд хаал руу цохиод амжиж байгаа. Хаалгад их ойрхон өнгөрсөн Маратын цохилт. Наранбаярын дамжуулалт оновч болсон. Араас Нишида Кенго үүн зүгөрлөө их гоё дамжуулалт хаал руу цохих боломжтой хаал руу явуулсан харамсалтай. Нүрний шуурганд гарчлаа. За сая бол Бомбаярын 2 үлийнхэн завсраар л бомб гараад явчих шиг харагдсан да. Карт савэр доогуур дамжуулалт ямар гоё дамжуулалт вэ? Араас цохих боломжтой цохил таарах юм болчлоо. 1000 байран цохилт. За энэ чинээс бол за маш гоё уралдуулсан дамжуулалт Бомбаяр бариад авлаа. За инхүү Монголын хөлбөмбөгийн дээдлигийн 15 дугаар төргийн тоглолт болох Улаангам Сити Вестерн клубын тоглолт тэг харьцаатай эвийн гэрээгээр өндөрлж байна.